За сайн байцгаана хүүхдүүдээ. Сайн байна уу? За өнөөдрийн хичээлийн сэдэв болохоор Монгол орны ой мод гэсэн сэдэв байгаа. Тэгээд Монгол орны нийт газар нутгийн 8-9 орчим хувийг мөн Монгол улс нь ой багтай орн гэж дэлхийд ангилагддаг. Дэлхийн дундаж бол 30% байдгаас Монгол улсад 8-9 бас нэгэн харамсалтай зүйл нь Монгол улсад ойролцоогоор 14 тэрбум орчим мод байдаг. Гэхдээ жил бүр 70,000-аас 80,000 гектар ой устдаж байна. Хайчих уу? Биси. Нөгөөдгөө яа. Хайчих уу? Нэрээ газар зүйн багш нэг жил 70,000-аас 80,000 га газрын ой мод устж өгөө болдог яриадсан шүү дээ. Нэрээ ерөнхийлөгчийн зарлигаар 5-9 сарын амралтын өдөр болгон мод тарих аян явж байгаа юм байна шүү дээ. Хэдүүлээ энэ тэрбум мод аянд нэгдэв. Маргааш нь. Үгүй хонхны ир бодлоо шүү дээ. Ховцонор хүлэн авалт тэгээ зөндөө юм байгаа юм чи хэдүүлээ хонхны ир ярьж эхэлье. Шинжлэх санаа гаргаж оюунлаг төгсөгчд тасна гоё юм шүү. Та гурав өчигдөр санаа гаргасан юм зү. Нэрэлдэж шүү дээ. Бид гурд гой санаа орж ирсэн шүү дээ. Тэр ерөнхийлөгчийн зарлагчийн үлээ. Ерөнхийлөгчийн тэрбум мод үндэсний хөдөлгөөнд тарих газрыг нь бүр тарих өдөртөө заагаад өгсөн билээ. 5 болон 9-р сарын бямт нэм гаргуудад үндэсний мод тарих өдөр болгосон. Тэгэхээр хэдүүлээ хонхны баяраас өмнө амжих юм шүү. Тэгвэл бүгдээрээ энэ жил хонхны баяраараа хувц сонор баяр ёслолын оронд тэрбум мод үндэсний хөдөлгөөнд оролцуул ямар вэ? Наа чи ямар гой санаа вэ? Бидний тарьсан мод олон жилийн турш ургаад байгаль дэлхий дээлтэй дараагийн төгсөгч жил бүр мод тариад байвал орой суулын цэцэрлэгтэй болчих юм шүү. Үгүй зөвхөн манай сургуулийн төгсөгчд биш, ерөнхий боловсролын сургуулийн бүх төгсөгчдийг уриалвал бүр л хурдан том төгөлтэй болох юм шүү. Тэгвэл бүгдээрээ Мод цай! Хаан улс дүүргийн Оргил олон улсын сургуулийн 12-1 ангийн төгсөгчд Эрдмийн баяраараа мод тарих челленжид үе тэнгихнийгээ нэгдэхийг уриалж байна.